Vlog. Би сая өнгөрсөн 3 сарын 31-нд анх удаага Герман улс хамтлаг бүжгийн тэмцээнд оролцож үзсэн. Тэгээд энэ тухайга жижигхэн влог оруулалтыг өгөөж одоо тэгээд миний оны эхний влог дээрээс нь бүгд шинэ нарын минь хүргэе. Одоо бүр 2 сар болж байгаа би ерөөсөө бичлэг оруулаагүй. Тэгээд нөгөө шалгалт бүжигээд юм айгу завгүй байгаа. Тэгээд ажил хичээлгээ тийм болохоор бичлэг оруулж чадахгүй байгаа уучлаарай. Та бүхний саяны харсан чинь ер нь юм хөдөлгөөн болж өнгөрсөн. Тэгээд манай лиг болохоор дээрээс ер нь 3 дахь лиг. Тэгээд хамгийн дээдлийн лиг нь болохоор Герман улсынхаа аврагын төлөө ингээд бүх мужийн шилдэг хамтлагууд хоорондоо өрсөлддөг. Тэгээд 2 дахь нь болохоор яг мужийнхаа хамгийн шилдэгийн төлөө гэх юм уу? Одоо тэр Герман улсын аврагт орох эрхийн төлөө өрсөлддөг. Мужаасаа орохын тулд өрсөлддөг. За тэгээд манай болохоор дараагийн регионал лига 3. Тэгээд тэмцээн өглөө 5 Бид өглөө 5 гэж заалны хажууд уулзаад автобусаар яваад тэгээд 7 болж байхад очиод юм хүмүүс амьдлаад ингэж байгаад 11 цагаас эхний одоо прогонд орсон. Биднээс нэг прогон гэдэг шүү дээ. Прогонд ороод шал малтайгаа ингэж танилцаад, баалтайгаа танилцаад бид ч одоо ялангуяа хамтлаг бүжгийн нөгөө хайрцаг авдаг учраас хайрцагаа яаж авах вэ? Ямар ингэж одоо цэгүүдийг харж бид өөрсдөө ингэ баримжаалж бүжиглэх үү гэдэг тэрийг 12 цагийн үед үзээд тэгээд үнсэн тэмцээн маань 13 цагаас эхэлсэн. 13 цагаас эхлэхдээ болохоор соло буюу нөгөө пантарчсан хүмүүсийнхаар эхэлсэн. Соло хөхтэй хамтлагаар эхлээд дараа нараас нь Ландслига буюу манай доотлын лига дөрөвдөг лиганыхан. Тэгээд Ландслигагийн доор бас хобби лига гэж байдаг. За тэгээд бид яг үнсэн тэмцээн болохоор 17 цагт эхэлсэн. Бид 17 цагт эхлээд за нэг хальт ингээд юм хүм ярьж мараад тэгээд 17:30 гэж яхад бид бөөнөр яг параданд гараад надад хамтлагын парадны бичлэг байхгүй байна. Тэгээд парадандаа гараад тэгээд 18:50 бид хамгийн ихнийхээ буюу фогонд буюу одоо эхний бүжгэлтэй эхний финалд орсон гэх юм уу. Тэгээд 7 хамтлаг орсон 7 хамтлагаас тэгэхээр сүүлийн 2 нь болохоор Клайна финал буюу жижиг финалд ороод одоо 6 дахь байрныхаа төлөө өсөлтөөд 6 дахь байрныхаа төлөө өсөлтөд гэх юм байна. Тэгээд эхний 5 хамтлаг дараа нь одоо нөгөө хамгийн сайн байсан 5 хамтлаг нь Кросс финал буюу том финалд ороод тэгээд нэгээс 4-р байрныхаа төлөө өсөлтсөн. Тэгээд бид 4-т орсон 7 хамтлагаас. Тэгээд манай хамтлаг хуучин бүрэлдэхүүнээр болохоор Ландслига буюу доотлынхоо лига дандаа өнгөрсөн жил 1-1-т орж явж байгаад тэгээд энэ лигад шинээр орж ирсэн. Тийм болохоор бид айгүй сэтгэл хангалуун байгаа. Дээрээс нь манай хамтлагт сая энэ тэмцээнд 10 шинэ бүжигчтэй орсон. Тэднээс нэг нь би. Тэгээд 10 шинэ бүжигчтэй маань зарим нь огт бүжгийн спортын ямар ч юм мэдлэггүй, зарим нь болохоор өөр бүжиглж байгаад ирсэн. Тиймэрхүү ингээд хүүхдүүд байсан. Тэгээд биднээс бол үнэ айгүй сэтгэл өндөр байгаа оноо өдөртэйгээ. Тэгээд хөгжөөнд тэмцэхээр манай хоёр найз ирсэн. Тэгээд манай хамтлагийн манай дээдлийн А хамтлагийнхаа ирсэн. Бид болохоор Б тим гэж байдаг. А тимийнхаа ирсэн. Тэгээд манай бүжгийн бачнаар бас ирсэн. Тэгээд бусад бас аав ээжнэр бас ирсэн байсан хүүхдүүдийн. Тэгээд нэлийн олон фанаттай эхний тэмцээн бол амар гоё болж өнгөрсөн, нэлийн сандарч ирсэн. Гэтэ чадсан. Тэгэл Кросс финал буюу нөгөө том финалдаа үлдсэн гэдгээс сонсоод яг нөгөө арийнхаа хувцсалдаг кабинда баран ингээл ойрлолтоо уйлах гад
надад амар нөгөө сэтгэл хөдлөл өндөртэйс миний анхны яг юм нэлээд том хамтлагийн тэмцээн болохоор би өмнө жоохон бахтай хамтлаг бүжгэлжсэн. Гэтэ ингээд хүүхэд насны хамтлаг, өсвөр насны хамтлагаас энэ чинь юу нь бол том хамтлагийн тэмцээн шал өөр шүү дээ. Тэгээд Германд бас хамтлагийн бэлтгэл чинь ингээд Монголоос шал өөрөөр явагддаг. Тэгээд би энэ хамтлагт хамгийн анх 3 сарын өмнө орж исэн. Тэгээд тэр мөрүүдийнхээ бодоод ингээд ер нь бол амар гоё ясан, амар сэтгэл хөдлөсөн байсан. Тэгээд уйл гарт гэсэн чинь хөөж болохгүй одоо хэдүүлж том финалдаа дахиад бүжиглэнэ гэл. Тэгэл том финалдаа нэлийн амжилттай бүжиглээд багчаа. Тэгээд дөрөвт орсон. 1-2 онооны шүүлтийн зөрүүгээр дөрөвт орсон. Тийм болохоор бид ер нь бол амар харамсаж байгаа. Тэгээд дараагийнхаа тэмцээн дээр илүү их хичээнэ гэл ерөнхийдөө бөөнөрөө ярьсан, зориг болгосон байгаа. Тэгээд дараагийнхаа тэмцээний тухай нэг блог гэдэг маань дараагийн тэмцээнээр яасан гэсэн. Тэгээд 2 сарын сүүлээр ярина. Дараагийн тэмцээн маань 2 сарын 21-нд болно. Тэгээд бичлэгийн маань удаан хүлээсэн хүмүүс байл уучлаарай. Тэгээд би одоо нөгөө төгсөх курс шалгалт ихтэй. Тэгээд дээрэс нь бүжиг тэгээ ажил гэр ингэ яваад байгаа болохоор жоохон бичлэгийг амжихгүй байгаа. Тэгээд ямартайч бичлэгийг минь үзэн банартай л. Цагаараа байдаг гүчний цаг хэрнээ пистам нэ гэж хэлдэг байсан те. Нэрэл тийм байна.